Сүүлийн үед дэлхийн улсууд ялангуяа бага насны хүүхдүүдийг хөгжүүлэхдээ аль болох амьдралын ухаанд сургаж, нийгэмшүүлэх талаар илүү их анхаардаг болсон. Тэгвэл эдний нэг жишээ нь математикийг өөр өнцгөөс харж зөвхөн цаасан дээр үзгээр тоо бичин бодох шаардлагагүй гэдгийг харуулсан математик хүрхэн мэдрэмжээр хэмээх интерактив үзэсгэлэн юм а. Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн 40 гаруй оронд дэлгэгдээд байгаа бөгөөд Монголын уран зургийн галерейд нээгдсэн тус үзэсгэлэн 10 хоногийн туршид үргэлжлэх юм байна. Das Goethe-Institut математикийн энэ үзэсгэлэн маань хамгийн гол онцлог нь математик гэдэг хийсвэр шинжлэх ухааныг гарт баригдах үед ойлгомжтой болгож өгж байгаа. Ингэснээр математик маань хийсвэр биш харин ч бодиттой гарт баригдах юм болж байгаа маа. Тэгээд энэ үзэсгэлэн маань өөрөө бол дэлхийн олон орноор тойроод аялаа явж байгаа. Ингээд Монголд өнөөдөр нээлттэй хийж нийт 8 наснаас дээш бүх хүнд зориулсан ийм үзэсгэлэн байгаа. Герман айл мэдэх шаардлага байхгүй юм чи. Ягаад тэгэхээр хэл нь бол энэ үзэсгэлэнгийн хэл нь бол математик өөрөө байгаа. Нийтдээ 1.6 сая хүн одоо энэ үзэсгэлэнг ол үзэж сонирхсан байгаа. Математик гэд бодохоор хүн бүрийн толгой өвдөж цаасан дээр тоо бодох талаар санаанд нь бодог баха. Тэгвэл математикийг гараараа бариад бодож болох юма гэдгийг тус үзэсгэлэнгээс харж болохоор байлаа. Үзэсгэлэнгийн нээлтэн дээр 48 дугаар сургуулийн сурагчид ирсэн байсан бөгөөд үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээ инхүү хэлж байна. Үнэхээр математикийг хүрхэн мэдрэмжээр гэсэн. Тэгээд хүрхэн мэдрэмж нь болохоор үнэхээр гайхалтай гэдэг. Яг ингээд шөнөдөө яг ингээд математикийг бодохоор үнэхээр хэцүү шүү дээ. Тэгэхээр яг ингээд одоо өөрөө яг ингээд биеэр үзэхээр үнэхээр гоё юм байна. Хүүхдүүдийн оюун ухааныг ингээд хөгжүүлэх ингээд хүүхдүүд одоо ихэнх нь интернет хөөгөөд яваад байгаа. Тэг хүүхдүүд ер нь жоохон ч гэсэн интернетгээ жоохон ч гэсэн оюун ухааныг хөгжүүлэх тийм ийм юм Монголд нээсэн гоё сонирхолтой. Бүх зүйл цахимжиж ухаадсан энэ үед математикийг төсөөлж байснаасаа өөрөөр буюу бодит зүйлийг бариад тоо бодно гэхээр гайхаж иж магадгүй юм. Тэгвэл математик хүрхэн мэдрэмжээр интерактив үзэсгэлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад таалагджээ. Үзэгч таач гэсэн бодитоор математикийн бодлого бодохыг хүсч байвал энэ үзэсгэлэнг үзэх боломжтой юм. Үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд 10 хоногийн турш үн төлбөргүйгээр дэлгэгдэх юм а.